Домгоор бол 1 жил 1 сар төрсөн нэгэн өдөр төрсөн хүмүүс бие биенийхээ хувь заяаг зэрэг чадaltaй гэсэн юм. Бүү гэр бүлийн төлөвлөгөөр зүгээр л манай Жав улсыг эзлэхээс цаашгүй байсан юм. Бас манай Ро овгийн луу олон жил чимээгүй байсан шалтгаан нь чи байсан. Бүү гэр бүлийн хамгийн том хувилбар нь 100 гаруй жил төрүүлсэн зүйл. Хамгийн том хувилбар нь ариун луу чиний аз хиймэр хувь тавилан булаах явдал байсан. Эрхэм дээдс минь энэ хөгшин тайлбарлая да. Тэр өдөр Вүү Ван хотод орж ирээд эхэс дээдс болон гүнжийн өмнө ариун луу таны аз хиймрийг булаах болно гэж хэдэн сая иргэнийг амиар шүрдүүлсэн юм. Тэрээр эрхэм дээдс болон хатны өмнө ариун лууны таны аз хиймрийг булааж болно гэж айлдсан. Хатныг хамгаалахын тулд эрхэм дээдс Жав уулын доор Вүү Вантай тулдсан. Гэвч хүснээр болсонгүй. Эрхэм дээдс Вүү Ванд ялагдаад тусахгүй бас нэг гараа алдсан. Хэрэв Вүү Ван хатны хувь тавиланд эрхэм дээдсийн нөлөөлөл орно гэж айгаагүй бол эрхэм дээдс Вүү Вангийн гарт амиа алдах байсан. Эцэст нь гүнжийн хувь тавиланг булаахын тулд Вүү Ван тэр үеэс хойш 100 жилийн турш вуучууд Жав Ванд улсын халдахгүй гэж тангарсан өвгдийнхөө нэрээр ангaalъя. Өнөөдрөөс эхлэн их Ва улс хэнч болов их Жав хөл тавихгүй. Тэр үед хатан хүүхдээ л харж байхаас өөр аргагүй байсан. Мөсөн тахимд ширээн дээр төсөлгүй өвдөлтийг амласан. Ялах зөөлөн хоолойгоо чанга уйлсан. Яа нэр. Ээж нь үнэхээр их гэмшиж байна уучлаарай. Бүү гэр бүлийн өмнө бид хэтэрхий өчүүгэн сул дорой харагдаж байна. Цус өрөөл ачаагүй байдал болсон мэт санаж байна. Нар мандах үеэр нарны хамгийн тод туяа тусах гэж өдөр хотын хэрмээс могоо уйлах дуу дэлхийг өөрчлөх боломжийг олгосон. Луугийн гаслантай уйлах дуу утаанд замхран алга болох нь чимээгүйхэн тархсан. Ээжүү юу болсон бэ? Цээн яа тайван бэ? Хурдан хэвтвэл би цусны даргалтыг нь тогтворжуулъя. Тэр жил эзэн хааны таны хамгаалах гэж амиа үл хайранд тулдаж бараг л үхэх шахсан. Хатан таны хувь заяаг хулгайснаас хойш жил бүр биеийн муудаж цус нь сэлбүүрж байна. 12 жилийн хугацаанд 36 жилийн насаа алдаж их эрч хүч нь ихэд доройтсон. Одоо 10 жил ч хүрэхгүй настай үлдсэн. Тэгэхээр ийм учиртай байж. Гэхдээ хамгийн уучраж болшгүй зүйл нь Вүү хаан ийм жигшүүртэй арга хэрэглэнэ гинэ. Таанд миний ээжийг хорлож өргөсөн. Бүү гэр бүл биеийн доромжлыг зүгээр өнгөрөөхгүй. Ааваа тэгвэл ээжийн бие нас уртсгах эрдэнэс болоход би эрхэлтэй. Жав өмнөх шигээ учирхэг биш болсон. Жавгийн жил их тусам сүлдэж байна. Сүүлийн хэдэн жил тэтгэн хөгжиж буй Бүү улстай харьцуулахад бид яг л одоо бид яст мэлхий шиг нуугдаж арай гэж аймаг хамгаалж байна. Ичгүүртэй юм. Тэгээд зүгээр л суугаад хүлээх гэж үү? Вуугийнханд шахагдаад энэ миний Жавгийн хувь заяа гэж үү? Үгүй ян луун хооронд хорцсон ч хамаагүй. 8 зарчим минь хөгжөөгүй ч хамаагүй. Жаахан ч гэсэн найдвар байгаа цагт би Жав яам бууж өгөхгүй. Бид Жав гэр бүлийнхэнд хамаах бүх зүйлийг буцааж авах ёстой. Ааваа би үнэхээр Ян мастер болж чадахгүй гэж үү?
үннийг ухаасан Яан эцэст нь хүсэл мөрөөдлөө олсон тэмүүлэл байлаа. Гэвч тэр бас мэдж байв. Хэрэв нийгмийг өөрчлөхийг хүсвэл тэр бусдаас дээгүүр зогсох ёстой. Энэ ертөнцийн хүч чадлыг атгадаг хүмүүс бол Ян Маструуд. Ян Маструуд 8 зарчим дотроос төвлөрдүүлж Яаныг энерги өөртөө шингээж түүнээс төсцөөлийн аргагүй хүчийг олж авдаг. Гэвч янлуун хорийн улмаас миний биеийн 8 зарчим илэрхэхгүй байгаа болохоор би бэлтгэл хийж чадахгүй байна. Би үнэхээр Ян Мастер болж чадахгүй гэж үү? Би чи бууж өгөхгүй гэдэгт итгэлтэй байна уу? Тийм ээ. Маш сайн амархан бууж өгөхгүй гэсэн байхад амаргүй л миний хүү. Аав нь чамайг дэмжихэд бүх хүчээ дайшлах болно. Арга мэдэж байна уу? Тийм ээ. Гэтэ битгий их найд. Учир нь би үүнийг үр дүндээ эсгэж мэдэхгүй байна. Үнэн үү? Ямар арга юм бэ? 3 хоногийн дараа ёслолд надтай хамт оролц. Гэтэ нэг нөхцөл бий. Нөхцөлөө юу юм? Үр дүнтэй байсан ч байгаагүй чи Яны сургаалыг судалгаа зогсоож болохгүй. Яны сургаалыг тодорхой түвшинд судалбал чиний бие дэх янлуун хорийг хязгаарлаж магадгүй юм. 8 зарчимч илрээгүй байх хугацаанд Яны сургаалыг замыг судалсаар бай. Энэ ертөнцид Ян Маструуд бэлтгэл хамгийн түгээмэл боловч цорын ганц зам биш. Бэлтгэлийн зам олон янз байдаг ойлголоо. Янгийн сургаалын зам хамгийн өргөн цар хүрээтэй гүн үнцгий ойлголоо. Ян зүүн аавыгаа зүгээр л айж байгааг бүрэн ойлгож байлаа. Хэрэв түүний 8 зарчим гарч ирэхгүй бол эхлээд нэг өдөр маргааш сургуульдаа хэвээ яваарай. 3 өдрийн дараа ёслолд оролцуулна. Аав ирчихсэн өмнөх шигээл хэвээрээ юм биш үү? Суул дорой бүүдгэр аавраа хүмүүсийг гонгилуулж байна. Хараад эд уу хаан. Энэ өөр төлөөс нэгээр нь багидуулна да. Маргааш нь Жовигийн сургууль бол шилдэг хэр чигээрээ энгийн иргэн байсан ч авьяастай бол хинч байсан язгуур нэрвэндээс үл хамааран элсэж суулцруулна. Ян бир. Ян тамга бүтээхэд хамгийн чухал зэвсэг. Сэтгэлээ шингээд зурхт гал зутга. Биерийн үзүүрийг удирдах мөрөө гарга. Таталт болгонд сэтгэлээ шингээ. Санааж ав. Зүрх сэтгэлч тогтун ус мэт байх ёстой. Биерийн үзүүрээ төвлөрөх зүрхээ сэтгэлдээ дагаж зурх үед л амжилтанд хүрнэ. Газар тэнгэрийн хүчийг захирна. Сарын өмнө заасан 3 Яны тамгаа давтаж байгаарай. Өнөөдөр хэн нэгэн чинь 3 тамгаас нэгийг нь сурчих болов уу гэж годож байна. За дахиад л Яны тамга давтах юм уу? Үгүй хэцүү юм. Сүнс минь дийлэхгүй нэ. Ян сурах гэж ингэж зовдөг юм уу? Үгүй хэцүү юм. Юу шимтэлдэж байгаа юм бэ? Хурдан эхлэл дээ. За Жовиан бүхэл сэтгэл зүгээ нэг зэрэг төвлөрүүлнэ. Духан дээр нь бүүдгэртэл гээл туяан байв. Үзэгний үзүүр эргэлдээ тэнгэл зүгээ ус мэт өгтлөн. Биерийн устан дор Яны таталтууд хөвөх үүс мэт уран нарийн холбогдсон бужиглаж эхлэв. Ян ихэнх цагаа Ян тамга бэлтгэх дасгал хийж өнгөрөөсөн бол учир нь 8 зарчим огт харагдаагүй. Тиймээс тэр Ян тамга дээр бусдаас илүү өндөр түвшинд хүрсэн. Хамгийн гол нь түүний сүнс гайхамшигаас болж гэмтээгүй. Харин ч энгийн хүмүүсээс давсан хүчтэй болсон байлаа. Дажгүй зураг нь хүч чадалтай байна. Энэ төмөр арсны мөр байна. Маш сайн болжээ. Хэрэв бүгд ингэж хурдан сурсан. Бөөх эзэн маань үнэхээр авьяастай юм аа. Би дөнгөж эхэлж байна. Хоёрхан зураас
дурлаа штт. Гайхалтай хөөхөө. Багшаа та яаж ингэж хэлж чадж байна? 8 зарчмаар сайн судлах хэрэгтэй. Жао Ян ханхуу шиг Яны тамга гэж цагаа өрхийн оронд тэгэхээр эн чинь голыг нь хайчхад захыг нь гөвхтэй адил биш үү гэж үү? Биш үү? Та ч гэсэн тэгж бодож байна уу? Тэгж бодож байна уу? Сой Лин Лав чи юутай зууралдаж байгаа хааны талд очсон биз? Хичээлж тарлаа да. Эрхэндээ эцэг минь. Чи байсан юм уу? Сүү чи байсан юм уу? Өвөө чинь зүгээр болсон уу? Тийм ээ, таныг манайд айлчилсан гэж хөөрөлт хийх урьж байна. Ойлголоо, дараагийн амралтын өдрүүдээр очие. Яагаад бурхан тэр залууд ивэлээр хайрладаг байна. Тийм шүү. Жилийн өмнө өвөө маань хүн дээр өвдөж манайх ядуу байсан юм. Би бүх юмээ сангуудаас өвөөдөө туслаж гуйсан. Гэвч тэд хаалгаа хааж хэн ч миний ойлгохыг тойгоогүй. Тэр шөнийн бороо шиг сэтгэл минь хүйтэн байсан. Бүх итгэл найдвар алдаж цохож байхад хэн нэгэн ирж надад шүхэр өгсөн. Хаалгаа нэ тусламж хэрэгтэй хүн байна. Эрхэндээ эцүү. Би Баян айлын хүүхдүүдийн танхим занг үзье ядаж байна. Тэр мөчид хизээж мартаж чадахгүй хожим л түүний хэн болохыг мэдсэн Жао улсын ханхүү байсан юм. Эрхэндээ эцэг миний бясалгалын авьяасыг олж хараад Жаовигийн ордонд намайг оруулсан. Сарын дараа нь анхны зарчмыг амжилттай давж суу тухайдан гэдэг болсон. Би бүх хүчээ бясалгалан ингэснээр нэг өдөр эрхэндээ эцсийн хариу авахын тулд танихгүй хүнд тусламж гэж эмийн сангийн хаалгыг өшгсөн эрхэндээ эцсийн ачийг хариулахын тулд